Hi guys. Энэ удаагийн бичлэгээр Summertime Rendering-ийн 2 дугаар ангийг ярих болно. Okay, let's go. Аниме маань 2 дугаар анги эхлэхэд Мио Шорыг тэмэрсэн далайн донд зогсож байгаагаар Уушигийн Живсүүгийн зураглалаар эхэлдэг. Шинпэний явдлыг судалснаар дахин урдлын хүний мөрөг зэрэг болно. Шинпэ он сарын ардтал 7 сарын 22 гэж байх ба Шинпэ болсон зүйлсийг эргэлзүүлж 23-нд Миотой цуг Хируко замаар очсон. Мио далуулсан зэргийг бодоод Нагамор Ёсукигийн намгийн хүн гэх номноос болж ийм зүйлсэн гэхдээ үнэлтэнд хүрдэг. Энэ ном болохоор сүүдрүүдийн талаар гардаг. Тэгээд манай Шинпэ нэлийн дуртай зохиолч ном. Шинпэ энэ бүхнийг зүүд гэсэн бодолтойгоор зовноос бодол. Мио үнэхээр яг адилхан ажлаа хөгжиж талаар байна. Энэ үйл явдлаас Шинпэ нэг зүйлийг анзаарсан. Миогийн дугуйны доромцыг албаар тассан байдаг. Одоо болж байгаа бүх зүйлс зүйтэй насар адилхан байгааг анзаарч Уушигийн оршуулганд ирээд Уушигийн талаар өөр нэг юм сонсдог нь Уушигийн цогцсон задлыг хийж үзэхэд яг л хин нэгэн багалзуурсан юм шиг хүзүүн бэрцсэн талаар сонсдог. Үүний дараа Шинпэ Уушиа сүудэртээ алуулсан байх боломжтой талаар бодож орой олоо иж дуусгалгүй агаар онцлохоор гардаг. Юу болоод байгаа талаар хэрэгцүүлэн гэр ихээ гадна сууж идэл Миогийн сүудэр ирж цагдахыг алаад өөрийнхөө сүднээс цагдахтай маш адилхан сүдэр гаргаж та одноос тоцоомороо пицүү гэж хэлэх яг энэ үед Шинпэгийн маань уц дуурч Шинпэ баригдаж Мио далуулдаг. Үүний дараа Шинпэгийн сүншиг зүйл тэднийг харж байгаад өнгөрсөн лөө явдаг. Гэтэл энэ удаа өмнө очсон цаг хугацаанаас 15 минутын дараа хойлоо очдог. Тэгэд энэ удаа Шинпэ Миогийн дугуйны урд мөргүүлж өөрөө далаараа ундаг. Үүний дараа замдайсан шилдэгч маань утсан дээрээ Итогашимад ирснээс хойш 1 цагт 37 минут. Ирэхээс өмнө тим юм эзэнгээд хоолоогоо бичиж модноос нөлөөрөө зүгтээд оршуулгын газрын гадаа зогсож байгаа Шорыг холоос ажиглаад байж байгаа хэсэг гардаг. Энэ өдрийн орой Шинпэ цагдах руу залгаж зах дээр зодон болоо гэж хэлээд цагдахыг аварч чаддаг. Үүнээс гадна Шинпэ утсан дээр хэрэггүй зураг бичлэгээ устгаж утсаа airplane мод дээр тавьж гадаа утсаа нуугаад бичлэг хийж үлдээдэг. Шинпэ талент харж байгаад баруун нүднийх нь өнгөөр болсон анзаардаг. Шинпэ Мио гэж хэлэхэд хариу өгөхгүй болохоор Шинпэ Мио гэж бахарсаар угаалгын өрөөрөг ордог. Маргааш бол Шинпэ нуус уцаа гаргаж ирээд Миод бичлэгийг үзүүлээд Миод болоод байгаа зүйлсийг тайлбарснаар 2 дугаар анги маань дуусдаг.